За Fast Pay дээр өнөөдрийн бичлэгээр за Fast Pay дээр тоглоомыг хэрхэн тоглож одоо нэг reward буюу хаагар гүйлэх вэ гэдэг нэг тиймэрхүү юм оруулчих. За энэ ч минусыг тоглоно. За минус авто болгочихъя. За тоглох койноо сонгоно. За энэ маань ингээд авто ингээд авчи энийг 4 болгочих. За лоосо нэг алдвал 1000 болгочих. За тэгээд энэ өөрөө гүйлгэж байгаа энэ reward-н дээр оруулчих. Дарахаас өмнө энийг энэ дээрээ ингэж за алин дээр хочих уу яах вэ гэдгээ тааж өгөөд ингээд стопод орчих. Стартад орчих. За энэ маань яагаад стоп болоод байна вэ? За ингээд энэ дэр маань ингээд тоглогдоод эхэлнэ. Мэдээж энэ дэр маань одоо ингээд энэ маань гүгээд эхэлнэ. За энийг бол өмнөх бичлэгэндээ тайлбарласан. Эхний 100 хүнд бол өгдөг. За ингээд багахан депозитор тэгээ өдөр болгон маргааш өглөөний 6 цаг гэхэд байдаг хаа. Одоо бол 7 цагийн дараа. Гэдэг чинь өглөө 7, 8. За манай цагаар бол өглөө 8 гэхэд солигдно. За өглөө 8-аас өмнө та энэ дээр эднэрийн голд эхний 100 дотроо багтаж чадах юм бол энэ reward-уудаас ингээд цуглуулад явж болно. За энэ дээр бол нэг иймэрхүү аргаар тоглож болно. За ингээд хоромхон зурд 9 гүйлгэлээ, 10 гүйлгэлээ. За энэ 5.1 хэдээс эхэлсэн. Одоо 6 болцсон явж байна. За ингээд нэг иймэрхүү аргуудаар ингээд тоглоод хийж болно. За тэгээ YouTube challenge-ийг мань дагаад мэдхгүй зүйл гарвал комент хэсэгт бичиж асуугаад тэгээд энэ point-оо яаж солих уу, яах вэ гэдгээ яаж цуглуулах уу, яавал арай хурдан цуглуулах уу гэдэг үл мэдээж энэ энийг гүйлгэснээр point маань арай хурдан цуглана. Дээрээс нь нөгөө нэг coin swap хийхээр бас reward coin маань нэмэгдэнэ. Coin-гийн swap хийхээр нэмэгдэнэ. За тэгээд тоглоом тоглоснороо 3 бүхэл тутамд бас нөгөө нэг P өөрийнх нь одоо нэг токен байдгийг. За тэрнээс бас өгдөг. Тэгээд ингээд цуглуулад тоглоод иж болно. За өнөөдрийн нэг иймэрхүү зүйл байлаа. За ингээд 14. За энийг өглөө 8 цагаас өмнө ямар ч ихний 100 дотор багтана. Тэгээ мэдээж reward аавна гэсэн үг. За амжилт хүсье.